Та нарт бүтлгүй болцоо байдаг л бах. Надад ч гэсэн байгаа л дөө. Манай гол руу эмэгтэй наавал яг тэр замаар одоо хүртэл явж байгаа эмэгтэй гэдгийг киноныхонд гаргахаа дээдээс орж болно. Нани? Нөгөө ер нь манай хүн лөө залхангуудаа энд бэлнээр тооцоо идэм юм байна гэд манай хүнээр бэлэн мөнгө авчруулаад төлөвлөж гэж байгаа. Тэгснэ үлдсэн хоолоо би аваад явчих уу? Манай ах маань ч гэсэн гээд сайхан гаргав юм л та. Яа өгчнээ ингэсэн чи манер соёлтой өөрт нь талтай юм шиг байхаар нь ноо шулуухнаар хоёлоо бүтэхгүй байна гэсэн нөгөөх нь харин угаасаа мэднэ. Зүгээр л соёлтой байсан бичмэнгээ салдаг. Ёстой бүтэхгүй гараа. Наа ч мэл гайхаад салсан гэдгээ найзтай хэлэхэд нөгөөх нь би байсан бол ингэн нэгнгээд л найзуудын байдаг л зүйл. Харин нэг өдөр наа хүнсээ цуглуулаа явж ирсэн нэг залуу энийг хийж үзсэн үү гэдэл яриа эхлүүлж байна. Эдгээр өөрхөн жоог хэлж нийлгэж байгаад жоохон фейлдэх төхөнгөтэй явах гэсэн. За завдаа өнгөрсөн. Угаасаа жоохон хошигнол маань жунчихсан хойно ширлээд чиний дугаарыг асуунаа ухааны юм хэлээд дугаарыг авчихдаг. Ер нь анхны яриа эхэлснээс хойш өөрийнхөө байгаа нь мэддэж байсан болохоор ч юм уу наа сэтгэл төрүүлээд амжижээ. Хэд өдрийн дараа утсан дугаараад манерс мессеж ирж байна. Наа түүнтэй оройн уулзах бөгөөд өнөө хөвгөлтэй давгүй залуу наавад улам таалагдаж ингэр зөрүүлсэд амждаг. Маргааш хоёлаа сайхан мах идээд байж исэн амтны мах идтгүүлэг нь бас инста сошиалчгүй гоо сайхны мессэлч юм байх. Яг гоо сонирхолтой нь наа тиймч гайхсангүй. Харин юмч хоёулаа хамт хөдөө гарах уу хэсэг сайхан тайван гэдэлгэн тэгж байна. Наа жаахан гайхсан ч тэгэл гэлээ. Маргааш өдөө гарах гэж байгаа найзтай хэлсэн чинь найз нь өө за заалтын байна дөнгөж танилцаалаа гэхэд манай хүн ч аль хэдийн шийдсэн болохоор явнаа л гэдэг. Эм ч түүнийг ирж аваад явах газрынхын зам дарахны зам байтугай болсон байна. Хоёлаа маргааш өглөө явъя. Өнөөдөр манайх руу очигээд л хотын зах руу бараг хөдөө ирлээ. Тэгээд намуухан хөвчм тавиад өөрийн жорын коктейлээ хийж өгөв. Суугаад хэдэн өгсөлж байсан ухаан алдаа сэртэл Наавагийн нэг гарыг гинжилчихсэн эмч урдаас нь хараад сууж байна. Энэ тоглож байгаа үсттэй. Тоглож байна гэж гэдэл Наава хэлэхэд харин эмч урдаас нь үгүй дээ. Энэ чихэн би ягаа эмч гэж байсан да. Би чам шиг гэр бүлгүй эмэгтэйчүүдтэй уулзаж толгойг нь эргүүлж энд авчираад махыг нь цааш зардаг юм. Сонирхолтой нэг хүнд хүрдэг шүү. Санаа зовлтгүй. Би чамайг хүчрхийлэхгүй. Гэхдээ чи надад жинхнээсээ таалагдсан шүү. Наава мэдээж хэцүү байдаг. Тэр уйлаад л тэгсэн нөгөө өрөөнөөс бололтой нэг эмэгтэй дуурах ба бас л эмч толгойг нь залгаад ин авчирчээ. Түүнийг пэнийг их ба эмч махыг нь шинээр байлгахын тулд нэг хэсгийг нь аваад тэднийг эмийн тусламжтайгаар өвдөлтийн намдан амьд байлгадаг аж. Пэний нилээдгүй удсан ба цаг хугацааны баримжаагаа алджээ. Ингээд маргааш нь Наавач таймширч эмчийг орж ирэхэд шүршүр дормоор байна гэдэг. Эмч юу ч болоогүй юм шиг за тэгвэл чи сайн охин байх болно шүү гэдэг. Гарыг нь хүлээд авч явхад Наавач зүхтах гэж хоёр алхаад л баригдана. Нэг сэрхэд түүний бие мэдээгүй юу болоод байгааг асуухад хөл болон нурууны дундах хэсгийнх чинь махыг авч байна л гэдэг. Наава эмийн тусламжтай өвчнөө мэдрэхгүй байдаг ч бараг явах боломжгүй болж. Энэ үед түүний газар дээрх ганц найз Наава руу зурус бичгэд өвөр урдаас нь хариулаад очсон газрынхаа зургийг явуулаад байна. Тэгсэн нэг л найз нь бичдгээс өөр санаатай тавьчих ба ингэснээр найз нь сэжиг авдаг. Тэгээд Наава эмч хоёр анх дээд хийдэг лаунж руу очих ба тэр газар угаасаа Наавагийн найзтайгаа ордог газар ба бүр найз нь бартендтэй учиртай байдаг үйж. Тэгээд Наавагийн уулзсан залуугийн төлбөр хийсэн картаар нэрийг нь олоод өгөөч гэж гуйдаг. Нөгөө талд Наава арай гэж 0 ороод байж байсан. Орилон гараад л явчих ба эмч дараагийн ажилбараа хийж байгаа аж. Хөрхи пенигээс авчилтээ. Нөгөөх нь анх Нааваг орж ирэхэд дуу шуутай эмэгтэй байсан ч хагалгааны дараа дуугаа хурааж. Наавач түүнтэй унтсандаа итгэж чадахгүй нэ гэхэд пени чи түүнтэй унтаа юу? Би л автгээгүй. Бас цаад өрөнд байсан эмэгтэй ч тэгээгүй байх гэдэг. Өөнийг пени доромжилсан аясаар бус харин жоохон сонирхсон, атаархсан дуч гэмээр байдлаар хэлдэг. Эмч Наавад хэдэн сэтгүүл өгсөн байх ба өмнө нь сэтгүүлийг үзэж байсан эмэгтэй хэрвээ тэр чамд өөнийг өгсөн бол чамд жаахан ч гэсэн сайн байна гэсэн үг. Үүнийг ашиглажээ. Нөгөө талд Наавагийн найз нөгөө залуугаас нэрийг нь мэдчих авах ба хайгаад үзэхэд өөрийнх нь талаар гарч ирэхгүй ч эхнэрийнх нь фэйсбુક олдох ба гэр бүлээр зогсохгүй бүр 2 хүүхэдтэй байдаг. What the fuck? Наава нөгөө талд эмчийг орж ирэхэд хүний мах ямар амттай асуух ба нэг төрлийн сонирхож байгаа дүр үзүүлдэг. Мэдээж хаанаас яаж бэлтгэснээс хамааран бас ихтэй чи зүг болгож чадвал тийм ээ үнэхээр амттай гэдэг. Эмч явж нөгөө талд Наавагийн найз эхнэртэй нь уулзах ба түүний нөхөртэй хамт яваад 7 хоног болж байгаа. Сураг чимээг үг хэлэхэд өөрийнх нь нөхөр гэдэгт итгэхгүй байгаагаа хэлдэг.
Тэднийг ингэж ярьж байх хоорондоо нөхөр нь орж ирэх ба тийм ээ үнэхээр л эмч байна. Эмч түүнийг айл андуурсан болтой гэх ба. When's the last time you saw her? Oh, it's you. Маргааш оройн нь эмч наог гаргаж махны талаарх яриагаа өргөжлүүлдэг. Тэр бараг 19-өөс хойш энэ зүйлд ороод цааш таад бүхлэгтэн community байдгийг мэдсэн гэдэг. Тэр Новаг сонирхож байгаа гэж бодсон учраас мах бэлдэж өгч. Нова ч өөрийн гарах боломжоо хайж байгаа учраас түүнд наантай ханддаг. Гэхдээ л тэр мах айдсан. Түүнийг уцааж өрөөнд нь хийчгээд найз дээр нь ажилдаг. Нэг сонирхолтой зүйл гарах нь түүний эхнэр хөлөө алдснаар гардаг. Ер нь бол энэ нөхөр одоогийн Нова энэ хоёр шиг өөрт нь таалагдсан болохоор эндээс гаргаад дэрэгдээ авчихсан байж магадгүй. Маргааш оройн нэмж түүнд ягаан давгүй болоож авчрах ба тэд бараг л дэйт идэг. Эхлээд нэг мах идэн дараа нь дахиад бас арай өөр хэсгийн мах идэн. Тэгээд тэд бүжиглээд л онцлогын ороор орцгоодог. Нова ч түүнд сайн хандаж өөрийн сул гарах боломжоо ярьдаг. Энэ их эвгүй хэсэг шүү. Тэр өөрийнхөө гаваар Натли хаалгыг төгжөөд эхлээд найзаагаа суллаж дараа нь Пенийг суллах үед эмч гарч ирэх ба тэд арай гэж түүнийг ухаан алдуулаад цааш ойроо зогтдог. Араас нь буудагаа арай ядан хөөх ба нөгөөд нь ч гэсэн арай ядан зогтно. Тэд салж нуугдах ба Нова модны араар нуугдсан байсан ч өрөөний төлөх хөрөн гялцах төдөд эмч түүнийг олоод харчихдаг. Тийм ээ, магадгүй царамдаа чи найзынхаа үгийг сонсох хэрэгтэй байх шүү. Эмчийг мэдээж зүйл тусгах ба тэд цааш ойлоо явдаг. Даанч хашаатай бас сүлжээгүй Нова ч найзынхаа уцыг байшингаас цухтахтаа авч амжсан ч модны араа нуугдаж байхдаа унгааж тэгээд уцаа авахаар ойроо явж арай гэж нэг юм олсон. Нэг танихгүй хүүхэн хөөх чи түүнийг алцгаж тусгachгаж энэ хязгаарч дуусахгүй юм шиг санагддаг байлаа гэдэл. Эмчийн эхнэр ирчихсэн түүнийг алах гэж оролддог. Нова ч нөгөө нэг дэлгүүрээ мартаагүй ашигладаг. Хүмүүсийн дийжлэнээр найз нь ирж бас эхнэрийн дуус гатгав. Нэг юм мод налаад таймшрах ба Новагийн найзын утсанд нөгөө Бартендраас мессеж ирдэг.